ISP config 3 удирдлагын самбар дээр subdomain хэрхэн нэмхийг танилцуулъя. За хамгийн эхлээд бол DNS дээрээ бол нэмж өгөх хэрэгтэй. За domain-ээ бол name server-ээр тохируулсан тохиолдолд бол шууд ISP config 3 удирдлагын самбар дээр нэмчин. За domain-ээ өөр domain-ийнхаа удирдлагын самбар дээр ч юм уу өөр DNS сервер дээр тохируулсан бол тэр DNS сервер дээр бас тохируулж хэрэгтэй. За удирдлагын name server 5, name server 6 нэгдүгээр сервер дээр байгаа тохиолдол за өөр name server 7, 8, 9 хүртэл бол туслын серверээр name server тохируулсан тийм сайтууд бол яг ингэж удирдлагын самбараараа орж тохируулах хэрэгтэй байгаа. За би чинь энэ дэлгүүр нэт гээд domain дээр subdomain нэмж тохируулж танилцуулъя. За DNS гэдэг энэ zones гэдэг дээр дараад орж бас болно. За тэгээд эндээс бол domain-ийг сонгож ороод тэгээд records хэсэгт бол subdomain-ийг нэмж өгөх байж байгаа. За CNAME болон A record бичиж аль алингаар нь бичиж нэмж өгч болно. За би эхлээд бол A record бичих жишээг харуулъя. За A record бол ингэж бичээд за TTL бол аль болох ихээр тохируулжвал удаан хугацаанд ашиглах бол domain-ээс солихгүйгээр ашиглах тохиолдолд бол аль болох уртаар тавьчвал зүгээр. Ямар нэг name server-ийн асуудал гарч сайт ч орохгүй байх тийм асуудлаас бол сэргийлдэг. За ийм байдлаар бол A record бичиж өгч болно. За би жишээ нь тусал 2 гээд нэг CNAME бичиж үзүүлье. За ихэнх хүмүүс бол чадах, за чадахгүй хүмүүс нь бол иймэрхүү байдлаар бичдэг шүү гэдгийг хараад очих хэрэгтэй. За тэгээд CNAME record нь яадаг вэ гэхээр тусал 2 цэг тусал net гэдээ ороход бол тусал netтэй адилхан сервер рүү холбож өгнө гэж тохируулж ийн гэсэн. За мөн энэ дээр TTL-ийг бол мөн яачж болно. За жишээ нь тусал 2 цэг дэлгүүр нэт гэдээ орох юм бол тусал нэттийн байгаа сервер рүү холбогдно гэсэн. Тэр IP хаягийг авна гэсэн. За одоо би энд тусал цэг дэлгүүр нэт гэдгийг энэ туслын энэ серверийн хаяг руу IP хаяг руу тохируулчлаа гэдэг A record бичсэн болохоор за ингээд бичгээд бол одоогоор ямар ч хуудас үүсээгүй байгаа болохоор энэ серверийн үндсэн хуудсыг харуулж байна. За тэгэхээр дараа нь бид нар бол DNS ямар ч байсан энэ бол сервертэйгээ холбогдчихлоо гэсэн үг. За энэс lookup гэдээ бас харчиж болно. Ямар хэврүү холбогдож байна вэ гэдгийг. За Windows дээр бол ингэж харж болохгүй бол онлайн төлөвлөлт бас байдаг. Тийм төлөвлөлт ашиглаж бас болно. За ингээ харахад бол энэ миний саяны бичиж өгсөн сервер рүү холбогдож байна гэсэн. За шууд ороод үзсэн ч болно энэ шиг. За тэгэхээр дараа нь бол бид нэр sites хэсэг рүү ороод subdomain for web хэсэг дээр бол add new subdomain гэдэг subdomain-ийг нэмж өгөх гэж байгаа. За би саяны тусал гэдэг subdomain-ийг тусал дэлгүүр нэт гэж үсгэж өгье гэх юм бол ингэж бичин. За энэ хавтас бол тусал дэлгүүр нэт гэсэн вебийн дотор байгаа хавтас гэж ойлгож болно. За тэгээд энэ redirect type гэдэг нь бол бас чухал L гэдэг тохируулж чинь ингэж тохируулсан L гэж тохируулсан тохиолдолд яг нэр чинь энэ дээр харагдана гэсэн. За бусдыг нь бол тушаад үзэж болно. Яг бусд нь бол R гэдэг redirect гэдэг яг тэр хавцас руу чиглүүлэх гэх мэт бол бас байж болно. За ингээд domain-ийн хавцаа бол үсгэж өгчлээ. За энэ дээр бол ISP config 3 удирдлагын самбар бол энэ үйлдэл хийгдэж дуусах хүртэл энд бол харуулдаг байж байгаа. За энэ алгуулаад дууссан тохиолдолд энэ үйлдэл идэвхжлээ гэж ойлгож болно. За үүний дараагаар бол FTP аккаунтаа тохируулж өгөх хэрэгтэй. Энэ веб рүүгээ яаж ийм хуулах вэ гэдгээ. За үндсэн
FTP байгаа бол тэрүүгээрээ хуулцсан ч болно. Шинэ хавцас шууд тусал гэсэн саяны үүсгэсэн шиг өөрөө ямар нэгэн хавцас өөрийнхөө нэрээр үүсгээд тэгээд яачч болно. За би бүр өөр шинээр одоо зөвхөн энэ нөгөө нэг зөвхөн энэ сабдомен дээрээ FTP үүсгэе гэд тэгэх юм бол ингээд үүсгэж болно. За энд бол би энд вебсайтаа дэлгүүрнет гэд сонгоцсон болохоор шууд дэлгүүрнетийн пассыг харуулдаг. За энэ дотор бол веб хавцсан дотор гэж заавал бичих хэрэгтэй. Тэгээд веб хавцсны доторх тусал гэсэн хавцас руу тохируулж өгнө. За ингээд үйлдэлээ дуусхийг төр хүлээх хэрэгтэй. За энэ хооронд FTP-гээ бас FileZilla дээр тохируулъя. За энэ дээр бол аль ч хостоо тавьж болно. IP хаяг мөн ашиглаж болно. За тэгээд ийм нэрээр ийм нууцгтэйгээр нууцгүй копитэй тавьсан байсан болохоор шууд тавьчлаа. За одоо энэ дээр бид нэр хуудасаа харахад бол хоосон ямар нэг юм хуулаг байгаа болохоор шууд ийм байдлаар харагдаж байна. За тэгэхээр index HTML файлыг бол хуулаад үзье. Энэ SSL холболтон дээр жоохон асуудал байгаа л та. Тэгэхээр энийг should plain холболтоор холбож жагаад хулчээ. За ингээд хулагдчихлаа. За ийм байдлаар бол subdomain бол холбож өгдөг байж байгаа. За саяны хуудасны ингээ хандсан ч болно. Миний саяны хуудсан HTML хуудас бол энд ингээд харагдаж байна гэсэн үг. За нэг анхаарах зүйл нь бол DNS холболтын тохиргоо хийсний дараа шууд сайт бас орохгүй байх тохиолдол байж болно. За тийм тохиолдолд бол хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. За нэг ер нь хэдэн цаг орчим болох тохиолдол бас байдаг. Тэгэхээр хүлээгээд тохируулж болно. За эсвэл hosts дээрээ нэмж өгч бас тохируулж болно.